За, өдөөний минь дүргийа. Сайхан амарцгаасан уу. За, шинэ 7 хоногийн ажлын өдрийн минь дүргийа. За, би өглөө нэг жоохон гүүгээд ингээд яхаа алхаад ингээд явж байна. За, тэг өглөө эрт босч бас одоо жоохон гүүж тийм ээ, жоохон хөдөлгөөн хийх болвол эрүүл мэндийн талдаа бас хэрэгтэй юм да гэд. Ингээ явж байгаа шүү. Тий. За тэгээ шинэ 7 хоногт нь ажлын амжилт хүсье. За 39. За энэ өчигдөр за нэг юм жүжигчилсэн ийм тоглолт хийсэн гэх юм уу. За ингээ хийсэн. За тэгээд тэн дээр бол итгэсэн хүн байна, итгээгүй хүн байна. За энэ дээр би нэг 3 дүгнэлт гаргалаа. Монголчууд ерөөсөө нэг юм 3 дүгнэлт 3 ийм одоо дүгнэлтээр л ер нь явж байгаа юм байна гэдгийг би харлаа. За эхнийх нь бол ерөөсөө хүний мод дуртай. Хүн одоо ямар алдаа гарах нь юу гарах нь ерөөсөө хүний мод дурлж амьдэрдэг болчихжээ. За хоёрдугаарт гэх юм бол ерөөсөө юм гинэн итгэмтгий маш одоо гинэн итгэмтгий байдлаасаа болж монголчууд их алдаж байгаа. Ингээд итгэдэг, гинэн байдлаа ашиглуулдаг энэ зүйл. За гуравдугаарт бол ерөөсөө юмыг нягтлж, хянж, шалгаж ингээд юмыг одоо төгсгөлийн үздэггүй тий дуусгадаггүй яг өнгөцгөн хараад үгждэг. За ийм зүйлээсээ болж бол монголчууд алддаг юм байна гэдгийг бол өчигдрийн одоо бичлэгнээс харлаа. Яг хөө итгэг улсууд байна л одоо ингээд юмыг одоо дуустал нь үзээд хүлээгээд ингээд авчдаг улсууд байна. Тэр улсууд бол бас ойлгож байна тийм ээ. Ер нь ихэнх нь болвол энэ нөхөр чи өчигдөр одоо далбай өрөөл гүгээдсэн. Ингээд одоо арх өгчөж байгаа юм уу? Ийм л одоо архиж шүү дээ тий. Би ер нь бол тэр бичлэгийг за ер нь хүний мод хэр дурлж гин үү тий. Намайг одоо нэг ингээд нэг яваад ирэхээр за нэг ингээд ярих юм бол хэр одоо хүний мод дурлж орж ирэх нүгөө. Ингээд тавьсан зүгээр өдрийн дотор тавьснаас хойш одоо нэг 2-3 цагийн дотор ингээд 10 гаруй мянган хүн үзээ ингээд явчихж байгаа. Тэгээ энэ дээр нэг юм дүгнэлт хийж байгаа юм л тий. Тэгээ дүгнээ явчихж байгаа. Ер нь бол ийм л одоо 3 дүгнэлтийг гаргасан. За тэр дунд бол комментууд янз янзаар байна тийм ээ. За ус ууж байна. Наа чинь бол ус ууж байна. Нэг хар усыг сэрж мөрөгдөө. Тийм ээ. Хар ус биш байхгүй да. Хүн бол хүний биеийн 70% нь ус. Хүн төрөхдөө усан дотор амьдарч исэн. Усан дотор байсан. Тийм үү? Хүн усгүй бол нэг хон чадахгүй. За юу? Нэг ч хон чадахгүй. Хүн бол хоолгүй бол хэд орогч явна. Ер нь усгүй бол явдгүй. Тэгээд хатаж өгөхөд харангатгаал тэгээд шилэн татгаал өгнө гэсэн. Тэгэхээр энэ ус мусыг одоо хараадаг тийм ээ. Нэг хар ус мус гэдэг ингээ хуцаад байдаг. Усны хомсдолд орж байгаагаа мэдэж гин. Тий. Тэгэхээр энэ ус гэдэг зүйл чинь бол чандан эрдэнэ шүү. Тий. Ус бол чандан эрдэнэ юм аа гэж. Тий. Ингэж хэлье. За тэгээд яахан одоо ингээ хөдөлгөөн хийгээд алхаа тийм ээ. Өглөө ер нь сайхан алхаад ингээд багсах гүүгээд намайг ер нь яагаад одоо ингээ гүүгээд байна? Яагаад одоо ингээд ер нь бол өөрийнхөө тийм ээ. За хүн харахтаа бол нөгөө нэг энэ бол яг нөгөө нэг юмыг үүсдэггүй дутуу ингэж дундаас нь дүгндэг энэ нөхдөө чинь аргагүй зүгээр энэ тархины потенциал нь хөрөхгүй яг хүрх хэмжээндээ хүргэж үзээл ингээд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр бол хизээч одоо тэр хүний цаад одоо хэлэх чаа санаа манааг бол ойлгож үзнэ гэсэн ойлголт байхгүй. Чадахчгүй. Тархиных нь хэмжээ тэр одоо хэмжээнд хүрээл дуусчих. Зогсчих жоо. Тэгэхээр ер нь бол эрүүл мэнд чухлаа. Хүн хөдөлгөөтэй байх ёстой. Ялангуяа одоо энэ
хөдөлгөөний одоо дутагдал гэх юм уу ийм зүйлд бол монголчууд орцсон. Тэгээд ажил дээр очиод нэг суудаг, сандал дээр нэг шавар урхан шиг сууж байгаа л орой тардаг. Тэгээд нэг идэж уугаал тэгээд хөдөлгөөн байхгүй. Тэ? Тэгэхээр хөдөлгөөн бол чухал юм аа гэж. Ер нь ядаж одоо ингээд өглөө эрт усаад ингээд тойроод алхаа тэ. Тэгээд жоохон бие тамир хийж явах хэрэгтэй байхгүй. Энэ бол одоо чиний эрүүл мэндэд хэрэгтэй юм аа гэж. Тэ. За ийм. За дараагийн нэг асуудал бол ерөөсөө л энэ бөбөөчин сэтгүүнээсээ сал. За юу. Дандаа юмыг одоо ингээд нэг юм бөбөөчин маягаар сэтгэдэг. Энэ зүйлээсээ салаа. Эн чинь одоо 21-р зуун. Одоо ингээд нэг юм тийм ээ 90 оны спиртний үе бишээ. Юм бол гоё болцсон юм аа. Хүнийг нэг караокед ордог, нэг бааранд ордог, уян шоучин, энэ аригчин гэж ярьдгаа бол. Хүн караокед ороод дуртай дуугаа дуулаад тий одоо гоё стрессээ тайлаад ингээд явдаг хүмүүс байгаа. А бааранд ороод бүжгэлж стрессээ тайлж хөлсөө гаргаж энэ бүжиг хөдөлгөөн гэдэг чинь бас л одоо нэг юм хөдөлгөөний юм одоо тийм ээ хэлбэр واخгүй. Ингээд хөдөлгөөн хийгээ бүжгэлээд стрессээ тайлдаг улсууд байна. Юм болгоныг арих одоо бодож байгаа юм болгоно арих. Тэ? Гүн та нар энэ арихтай холбоотой юм бодож байгаа энэ авилгал хулгай хээлэх хулгай харалаа. Одоо болохоо байдаг шүү дээ. Gaарлаа шүү дээ. Энэ ус орж сүрлээ шүү дээ. Мөглөө шүү дээ. Ард түмний амьдрал амраараа газар атгаад байна. Авилгал нь болохоо байгаад байна гэдгийг харж чадахгүй мөртлөө арх таарстай холбоотой юм бол ингээд хараад үзээд ингээд тийм ээ. Тэгэл ингээд хоорондоо хөлөөж гэлцээ тэр ингэсэн байна, энэ ингэсэн байна гэдэг нэг ийм яриад ингээд зүгээр нэг ийм өнөө маргаашаа өнгөрөөсөн ийм одоо зүйлээсээ салцгаа гэж хэлж байгаа. Тэ. Тэг ер нь бол хэмэр алхаа миний одоо энэ хийж байгаа рэл бичлэг энэ зүйлүүд бол ер нь бол цаад утга санааг нь ойлгож үзэх юм бол ойлгох юм бол зүгээр л юм хэлээд яваад идэх. Гэтэ энийг ойлгож байгаа цөөхөн улсууд байдаг юм аа. Ихэнх нь бол нэг солиотой малхаад байна. Энэ одоо ингээ гүйдэг болчлоо. Энэ одоо тэгээд төрийн далбаа бариад гүйж яхад дарцаг яриад солиороод ах юм. Энэ одоо ямар утга учиртай юм бэ? Энэ одоо ямар одоо тарих толгойтой, ямар оюун бодолтой хулгайч вэ? Төрийн далбаа, алтан соёмбот далбаагаа мандуулаад бариад ингээд гүйж яхад улаан дарцаг яриа солиороод ах юм. Үс дарцаг далбаа хоёр чинь ондоо хөөе. Хөөе, малаа. Би тэр үнэхээр дургүй үлэн. Тэгээ ороо харсан чинь өгшөө байгаа хөөхгүй. Дарцаг далбаагаач ялахгүй. Далбаа сүлдээч ялахгүй. Ийм одоо нөхдүүд их олон байна. Өөр одоо ийм бүр яг амьдралтайгаа адилхан юм. Мал болцсон юм уу? Гэхдээ мал ч бас ухаантай л да. Тий, өглөө гараад бэлчээд орой хотондоо хүрээд ирдэг. Тий, бас л юм ухаантай амьдж штэ. Мал ч нь бол тий, малнаас ялгарх зүйл хүний оюун ухаан бохгүй. Тэр ийм л болчих. Тэг төрийн далбаа бариад ингээд би одоо тэр төрийн далбааг яагаад барьж гүйсэн юм? Төрийн далбааг салтаагаараа ороодгүй маа. Тий, тэр жингэр шиг тэр тий алцаасан хулгайч салтаагаараа ороогод байгаа юм чинь би энэ төрийн далбаагаа мандуулаад ингээд гүйж чаддаг юм аа. Би төрийн далбаагаа дээлж чаддаг юм аа гэдгийг бариад гүйсэн юм би. Тэгэхэр нэг дарцаг яриад урдаа солиорох юм. Тэгээ энэ нөхөр ямар нөхөр яриад байгаа ингээд ингээ ороо харахаар өөр нэг настай нэг юм хөгшин хүн. Тэр хүн бол одоо тэр ачцээдээ тэ бүр хүүхдтэй одоо юу сургана, юу заана, юу үлдээнэ биста нэрээ үнэхээр гайхалтай. Тэгээд энэ өглөө би энэ одоо тийм ээ ингээд одоо алхаад ингээд хөдөлгөөн хийж байгаа энэ зүйл бол хүний эрүүл мэндэд хэрэгтэй юм аа. Би энэ өөрөө эрүүл мэндийг төлөө ингээд хөдөлгөөн хийгээд ингээд байж дий. Тий. Намайг одоо янз бүрээр харж байгаа энэ улсуудад би уг нь бол нэг юм зүйл авчих болов бас нэг энэ чинь одоо нэг юм тийм ээ энэ алхах, явах, гүүх энэ хөдөлгөөн байхгүй. Энэ одоо сонголт сунаалтаа одоо сайн хийж ийн хөл гарныхаа сонголт сунаалтыг. Тий. Тэгээд ерөөсөө яг ингээ хөсцсөн. Монголын нэг айхтар үг байдэн шүү. Хүн өтөлж одоо хөгшилж өгдөггүй маа. Хөшиж өгдөг юм аа гэж нэг үг байдаг шүү. Тэгээ суугаал тий ингээл одоо бэвгнэл бэчгнээд юм сонголтгүй ч болно, хөл гар нь хөдөлгөөч байна. Гэхдээ ядаж одоо өглөөдөө тийм ээ оройдоо ингээд нэг сайхан ингээд сонголт сунаа одоо сонголт Монголд хийгээд тийм ээ ингээд би хагаа хөдөлгөөд хөл гарынхаа энэ булчин сүрэмсийг суллаад ингээд тий ингээд явах хэрэгтэй байхгүй та. Тэгээ хөл нь одоо нэг юу гэдгийг нэг хүн өшгөлөхөд газраас дээш нэг
40 цент гарч чадахгүй ийм л одоо хөшөөн болцсон нөхдүүдийг бас их олон байгаад байгаа гэж боддог. Яаж ч одоо энэ хөл гарныхаа энэ сайхан шүрмэс үг ингээд сайхан суллаад өглөө ингээд тийм ээ. Ингээд алхаад. Чи яаж өөрийнх нь эрүүл мэнд байхгүй. Тэгээ ийм зүйл байна. Тэгээ би зүгээр яг өчигдөр тэр одоо хэр одоо хүний мод дурлах нь хэр одоо тийм ээ яаж хүлээж авах нь гэж зүгээр ингээд албаар одоо ингээд тандалт маягаар ингээд хийсэн. Тэгээ зайл бол маш олон үзчихэл зүгээр хурдтай юм аа. Асар хурдтай юм. Тэр шэрлж мэрэлж байгаа зүгээр ямар хурдтай юм зүгээр. Сүм гэл тэгээ шэрлээ зүгээр. Пүү 2-3 цагийн дотор зүгээр 10 гаруй мянган болоод тэгээ тэр команд сэтгэл ингээ явж байгаа энэ зүйлүүд нь бол асар хурцтай ингээ явах юм. Ороод харлаа. Дээр нь 3 зүйл дээр л дүгнж байгаа. Яг хүний мод дуртай байна монголчууд. Асар их хүний мод дуртай. Ерөөсөө энэ муу муухай зүйл хаана болох нь муу муухай зүйл дээр л хошуурж орж ирдэг. Ийм болцсон юм байна. Хоёрдугаарт бол одоо тэгээд ингээд тийм ээ ийм гинэн итгэмтгий байдал. Ерөөсөө л итгэдэг. Энд чи одоо харагдаж байгаа шүү дээ. Бид нар ингээл итгээл сонгоод байдаг. Итгэл өгөөл итгээл яваад байдаг. Ярианд нь хууртаад итгээл тэр гоё үгэнд нь хууртаад ингээ яваад байдаг. Тэгэл амьдрал нь уруудад оролтол дараагийн 4 жил дахиад ялгаагүй. Тэгэл ингээл одоо бид нар өглөө хатлаа гэж ингээ яваад байдаг. Юу чи итгэмтгий байдал. Ерөөсөө л ингээ итгэжтэй. Хоёрдугаар ерөөсөө юмыг нахт шалгаж ингэж дуустал нь одоо нөгөө эцсийн тулд ингээ үзнэ гэж байхгүй. Ерөөсөө нь эхнээс нь үзэл энэ нөхөр нь угаасаа ийм. Энэ нөхөр угаасаа ийм гэж ингээ дүгнждэг. Тэгээд за тийм одоо айхтар дүгндэг юм болов. Дүгнэх ёстой үнэ дүгнж чадахгүй. Бас одоо ингээд дүгнэх ёстой одоо зүйлүүд гэж байна шүү дээ. Тэр зүйлээ дүгнж чадахгүй болсон. Тэгэхээр ийм л одоо 3 санж одоо ийм 3 ийм зүйлэл байгаа. Тэгэхээр энэ зүйлээ засах юм бол бид нар бол бас одоо хөгжих боломж байгаа тий. Харин энийгээ зарч чадахгүй бид нар бол энэ хөгжлийн замдаа саат тээг болж байгаа маа. Бид нар хоорондоо хэдийн хэмжээний хөлөөж илцэл алцаал вайн хямар алхаар бол дайрий. Вайн тэр хинлүү дайрий. Тийм ээ. Ваинги тэр хүн одоо тэр хүн муу хүн энийг л ерөөсөө муу харагдуулъя гэж ингэж яваадах юм бол хизээч одоо амжилт олохгүй. Бид нар хоорондоо хэрэлдээл энэ бас одоо энэ үзэж байгаа энэ нөхдүүдийг бодвол бас одоо энэ нийгэм дээр бас нэг тийм ээ хүн бас мэдж гин бас ойлгоосоо гэсэн имийг бас оруулъя гэж ингэж бодоо яваад байт. Тийм ээ. Бас ч одоо бас нэг дагч одоо бас нэлээ нэмэгдэж гин. Одоо өчигдөр одоо урьдчилан одоо 73 мянга боллоо минийх. Тэгээ 73 мянга одоо өчигдөр одоо тэр бичлэг энэ төр орсноос хойш бол одоо ингээд 160 гаруй мянган ингээд нэг өдрийн дотор дагж штэ. Нэг өдрийн дотор 162 мянган хүн дагаал ингээд ороод ирж штэ. Тий нэг хоногийн дотор тэгээ ингээ явж гинэ. Тэгэхээр бол одоо бас нэг энэ ойлголтыг ингээ зүйтэй зүйлийг маань ойлгож хүлээж аваасаа гэсэн ийм зүйлүүдийг бол ингээд ярьж байгаамаа. За би мэдээж одоо тамхи татдаг. За тэгээ тамхи татдаг учраас бас нэг одоо нэг энэ бөглөрөө таглараад ингээд байх одоо бас шаардлагагүй. Мэдээж одоо тамхи татдаг ч гэсэн бас нэг ингээд гүүж хараагаа тийм ээ амьсгаа задлаад бас нэг сунгалт хийгээд ингээд бас явах нь зөв гэж би ингээ харж байгаамаа. Ерөөсөө ингээ хүний модал дурладаг болцсон юм байна. Тэ гинэн итгэмтгий байдалтай юм байна. Ерөөсөө л гинэн итгэмтгий ингээд итгээд идэг. Тэгээ 3 дугаарт бол тэгээд нэг өнгөцгөн хардаг. Юмыг өнгөцгөн дүгндэг, харснараа дүгндэг. Тэр хүний одоо яг тэр хүнтэй уулзаж учирж тийм ээ 5 үг сольж ярьж үзээгүй жиж өнгөцгөн дүгндэг энэ зүйл чинь бол яг өчигдөр бол ингээд тод томруунаар ингээд харагдлаа гэж. За ийм байна. Тэгээ өглөө сайхан энэ хямар малгайгаа өмсөөд ингээд хямраас эргээгээд хүн чинь ер нь бол өглөө эрт босч орой унтаж тийм ээ өглөөс хөдөлгөөн хийж энэ уул хангаадаа гарч иж ингэж ижил одоо нэмэр дундаа тий энэ бие ирүүл баах энэ зүйл чинь явдаг юм гэж. Тэгээ хүн болвол нэг юм одоо ингээд тойрог болоод ингээд энэ тойрогондоо одоо заавал хурдтай тэгээд ингээд ачаал өгж одоо явах ямар шаардлагагүй. Сайхан нэг юм тойрог үүсгээд энэ тойрогондоо сайхан хөл гараа суллаад ингээд явхад бол маш одоо үр дүнтэй гэдэг байгаа шүү дээ.
Тэгээ одоо юу гэдгийг одоо ингээд энэ гар хөлөөр ингээд зохиол ингээд янз бүрийн юм бичлэг хийгээд эн чинь ерөөсө асар их хөдөлгөөн байхгүй. Асар их хөдөлгөөн. Энийг хийснээрээ маш их одоо хөлс урсдаг. Та нар одоо хийгээд үзээрэй тийм ээ. Ягаад энэ одоо спортын энэ боксчуд те ингээд одоо те ингээд цохоод ингээд хөдөлгөөн хийгээд. Энд чинь ерөөсөө маш их одоо энэ одоо ирч хүч зарцуулж энэ хөдөлгөөн зарцуулдаг ийм зүйл байхгүй. Бид нар бол мэдээж одоо тамирчид биш учраас өөрийнхөө зох хэмжээнд бол ингээд хийгээд явах нь зөв өө. Бас нэг эрүүл мэнд хэрэгтэй ийм зүйл эрүүл мэндээ бас бодох хэрэгтэй шүү дээ бид нар чинь. Эрүүл өжиж эрх жилийн наадам үүснэ. Эрүүл өжиж он удаан жил амьдрнаа гэж үг байдаг үстэй. Тэгээ монголчуудын ерөөсөө нэг ийм үг хилц бол агуу шүү дээ. Хизээч хүн хөгширж өхгүй. Нас бол тоо. Тэ. Хүн бол хөшиж бол өхнө. Хөдөлгөөнгөө суугаалах юм бол хөшөөл одоо тэгэл одоо хөл гар нь хөдөлгөө байгаа л ингээл одоо хөшөөл ингээл явчихна гэсэн. За ийм байна. Ерөөсөө л энэ дүгнэлт бол ийм байна. Тэгээд одоо бас нэг бид нар нэг ийм би одоо хэлээл байгаа. Лайв болгон дээр л хэлж байгаа. Энийг ийм бөбөөчин сэтгүүгээс сал юм болгоныг арх гэдэг. Юм болгоныг одоо тэр арх яачлаа, энэ арх яачлаа. Мэдээж арх бол асар хэмжээний одоо ийм муу бурангуй зүйл хийлэгдэг. Савнаасаа бусдыг дийлдэг. Хүннээс гарахгүй авирыг гаргадаг. Тэ? Ер нь бол одоо энэ тийм ээ донтуулагч хор одоо энэ хөнөөл нь бол асар их ээ. Тэ? Энийг монголчууд ууж хэрглэж байгаа. Хүн болгон л хэрглэж байгаа. Тааруулаад уун гэдэг ойлголт байдгүй маа монголчуудад. За юу. Тааруулж уун гэсэн ойлголт байдгүй. Нэг нь 2 болтыг, 2 нь 3 болтыг, 3 нь 4 болтыг. Ингээд одоо үржээж явждаг юм аа. Тэ? Тэгэхээр одоо тэгээд бас одоо эн чинь нэг юм 21-р зуун соёлтой болж штэ. Караокед ороод нэг сайхан дуу дуулаад одоо намайг одоо энэ тэнд ингээд караоке ингээд орохоор унаасташ арх ууж байна. Тэглээ ингэлээ гэл. Тэ. Ерөөсөө энэ бөбөөчин сэтгүүгээс алс хүн одоо арх уухаж караокед ордгоо цаг болцсон. Тэ. Тийм цаг үе ирсэн. Хүн сайхан стрессээ талаад дуулаад гарчдаг болцсон. Тэ. Тэнд нэг ундаа усаа уунуу тэгэл гараа авчдаг болцсон. Хүн бааранд ороод нэг цаг 2 цаг бүжиглээ гачдаг болцсон. Чи 21-р зуун. Тэ. Энэ 90 оны спиртний үе биш байхгүй. Тухайн үед спиртний үед бол тэр аяараа л бүгд л одоо ууж идээд нэвшрээд тэ тэндээсээ одоо шавхтай шороотойгоо тэ гудамд гарсан. Арай нэг дөнгүүрхэн сэтгэлгээтэй дөнгүүрүүд нь тэгээд нэг бие татаж яваад ингээд одоо явсан ийм зүйл байгаа. Сайн байгаамаа. Тэгээд нэг хэдэн минут сайхан тойрж авахынгаа лайв хийгээд бас энэ үзэл бодлоо хэлээд бас тэгээд ойлгох нь ойлгоод хүлээж авна биз дээ. Тэгээд ойлгуулсууд нь ойлгоод ингээ хүлээж аваад ингээ явна биз. Тэгээд намайг одоо нэг муу үлгэр дуурайл үзүүлэл хий. Би юу үзүүлч вэ? Би юу үзүүлчих? Би хүн хөдөлгөөнтэй байх нь зөв гэж энэ арх дарсгүй, энэ арх дарсгийг битгий уугаараа тий дэмий шүү. Одоо энэ чинь нэг ийм зүйл бол хэрэггүй зүйл шүү гэдгийг ярьж байна. Тий Монгол хүн сайхан уул хангаадаа гарч хямар лундагаа сэргээх ёстой амаа гэдгийг ярьж байна. Тий өв соёлоороо бид нар бахархах ёстой амаа гэдгийг ярьж байна. Тий би тэр нөхдүүчийг хүн алаад хүрээ талаад тий хулгай хийгээд худлаа яриад тий ингээ яваад байна уу? Тэгээ юмыг бас нэг ойлгож хүлээж аваа монголчуудаа. Тий. Тэр цаг чинь ирдсэн. За ийм байгаа шүү дээ. За тэгээд нэг хэдэн минут өглөө бас эрт босоо тийм ээ. Ингээд нэг за би ер нь бас эрт босдог л доо. Би ер нь ингээд нэг мөн айхтар ядарчааг бол эрт босчтээ. Ер нь хүүхэд байхын л тийм байсан. Би ер нь их нойрон сэргийг за хүүхэд байхын л эрт босоод ингээд хамгийн гэрээсээ бол хамгийн дөрөнд л босдог байлаа би. Хүүхэд байхад. Тэ. Тэгээд одоо дуул хурганы араас тийм ээ. За өхөр малд өхүүлгээс өксүүлээд би чи одоо ингээд хамгийн эрт босоод гүйцэтгэл байлаа. Хөдөлгөөнтэй ч байлаа. Тэгээд одоо бол тэгээд бас нэг ядарчихгүй бол
бас одоо гайгүй. Тэгтээ ядарлаа гэхэд би нэг 10-аас хойш бол нэг унтаад хөвтөөд ингээ байдгүй маа. Ер нь цаатлын хугацаа нэг 10 гэхэд бол хит ядарсан байлаа гэхэд нэг 10-аас хойш бол ер нь хөвтөж чаддгүй юм да тэгээд. Тэгээд энэ настунгууд минь ээ, тий? Ах нар минь ээ, ач зээдээ үр хүүхдтэй одоо өстө жинхэнэ алтан сургаалаа хайрлаж явж явах ёстой улсууд туг далбаагаач ялахгүй юм. Тий? Төрийн сүл далбаа хоёрооч ялахгүй юм. Та нар одоо ямар хайшин юм бэ? Яалтсан юм бэ? Наад тарих тулгой чинь одоо ямар гэж юм болцсон юм бэ? Ой, ахнараа өвөнрөө. Тий? Ой, имэнэрээ. Нөгөө харьцангуй одоо ингээд энэ хэмэр алхаа дээр ингээд харьцангуй эмэгтэй улсууд бол ер нь нэг элдв болсон юм биш ч байгаа эмэгтэй бол цөөхөндөө за ер нь бол ёстой нэг гарын 5 уран дотор л нэг юм ганц нэгэн эмэгтэй улсууд нэг элдв болсон юм. Яах вэ одоо биш ч байгаа юм одоо тэр чинь аргагүй шүү дээ. Иржүүд нь болохгүй хахад эмэгтэй хүн бол аргагүй шүү дээ сайн. Тий, тэдрийг бол би ойлгож хүлээж авч байгаа. Цөөхөө ойлгож байгаа эмэгтэй улсууд маш олон байгаа даа байхгүй. Тий. Ойлгож байгаа эмэгтэй хүн бол маш олон байна. Тэгэд энэ нөгөө нэг Хямартай, Лундаатай, Золбоотой Монгол ирчүүд яач вэ? Юу болчихвэ? Тэ? Унтаж амраач яасан лайв хийдэг ч. За яг эртэж улсууд байгаа бах. Амардаг улсууч бас байгаа бах. За тэгээд би бол та фэйсбүүк ороог би гарч ирэхгүй шүү дээ тийм ээ. Та үзэхгүйгээ сонгоод үзчихин тий. Заавал би таныг үз гэж одоо гэрт чинь ороод хүнжлий чинь хуулаад тий унтчих чинь би лайв хийж байна. Энийг үзээд тохоо гэж вирус хэлээгүй учраас тий. Тэр бол одоо миний буруу байхгүй гэж. Тий. Миний буруу бол байхгүй ш. Тэнд бол таны буруу байна гэхээс та энэ лайвыг үзэж байгаа бол таны буруу байна гэхээс миний буруу байхгүй ш. Тий. Тэг юм үзэх юмаа үзээд сонгоод ингээд үзчихдэг байх ёстой байгаамаа. Тий. Ингээд нэг тааваараа ингээд алхаад ингээд тийм ээ ингээд тойрог ингээд дунд ингээд алхаад хахаар айгүй гоё үйдэн шүү дээ. Ингээд нэг юм хөлс чихраал ингээд бие сайхан халаад тий. За ийм байдгийг ер нь бол тэгээд за тэр ер нь бол хүнд халаалт маш чухал тийм ээ. Одоо энэ спортын бол мэдж байгаа ингээд халаалт хийгээгүйгээс болж одоо маш амархан бэртдэг. За би тэр игэмээ явуулахад бол ер нь бол халаалт бол хийгээгүй. Шууд одоо ёстой нөгөө царцуу гэдэг шиг халаалт энтергүй гараад ингээд юун дээр бол алдсан. Тий яг уу халаалт хийх одоо зав зай байгаагүй. Тэр тухайн үед нь лайв хийгээд чинь нөгөө нэг бас нэг тийм ээ. Ингээд бас нэг шаардлагаар нэг лайв маяг хийгээд эн чи би ч одоо тэр Баян зүрх дүүргийн бүхэн холбоонд одоо бас ингээд явж исэн шүү дээ. Тийм учраас нөгөө халаагаад бие нэг халаачих тийм зав гараагүй маа. Тэр нь халаалт хийгээд ингээд хөдөлгөөн хийгээд ингээд тойроход одоо ингээд гоё хөлс чахраад ингээд ирж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд тойрог болоод ингээд алхаа те. Одоо бол гоё дуртай дуугаа сонсоод ч юм уу тийм ээ ингээд бас алхдаг болцсон шүү дээ тийм ээ. Чигэвч игээ дуртай дуугаа сонсоод тэгээд тэр одоо зүйлээд одоо төвлөрүүлээ тэр дуундаа ороод тэгээд ингээд алхдаг улсууд бол харагдчихэд. За тэгээ ганц нэг комент харъя да. За тэгээд энэ сөрөгийн бичиж байгаа нөхдүүдийн комментиг бол би уншихаа байсан шүү тий. Сайн уу шинэ 7 хоногийн минь дүргийа алхаж тоглолт хийзээвэл гэж. За тоглолт энэ төр бол тэгээ яригдж байгаад одоо хийгдэх бох тоо тий.
Хой буруу гэж. За. Өглөөний минь төргийа. За сөрөгийн бичээд байгаа гуйлагчингуудыг блоклоо шүү. Тэ. Та нар бол одоо эзээч одоо тархитлагын хэмжээ чинь хэмрэ хэмжээнд үрсэтгэхгүй л дээ. Тийм учраас блоклно та нар зөө. Та нартай нэг ингээд нэг зурлаад тий. Та нарын комментиг уншиж халдаршуулаад ингээд яваад байна. Та нар бол хизээч хүний ярьж байгааг ойлгохгүй. Тэ. Ойлгосон ч хүлээж авах чадваргүй. Тэ, ийм л нөхдүүд. Юм учраас та нарыг бол тэ коммент энэ чинь хайчнаа заа юу. Ингээ сайхан хөл гараа ингээ сайхан хөдөлгөөд ингээ сайхан үе мөчөө халаагаад ингээ явхад бол за тэр өдрөө ямар нэгэн одоо стресс энтер байхгүй ингээ сайхан би нэг чөлөөтэй үтсэн ингээ явчихна да тий. Одоо харин эн чи юм ингээд нөгөө нэг юм одоо нэг юу яана гэдэг чинь энэ баггүй да. Нөгөө нэг альсаараа ойлгож одоо явна гэдэг хүлэн зөвшөөрнө гэдэг зүйл чи энэ баггүй. Анх намайг одоо энэ малгайг өмсгöd одоо уанаад малгайныхаа залааг яагаач энэ юуг нь яагаач тэмдгийг аваач ингэдэгээс одоо бөөр болчих. Тэ. Болцсон. Эн чинь аяанда одоо ингээ мэдээд эхэлж байгаа байхгүй. За энэ хөрч нөгөө хэмэр малгайгаа за нөгөө залаатай малгайгаа өмссөн байна гэж. Тэ. Ингээд одоо нөгөө нэг юм чинь нэг цаг хугацааны альсаараа ингээд явдаг энэ зүйл рүүгээ бол яачгүй ингээ орж байгаа. Тэ. Тэгэхээр яваанд орно л доо. Яваанд орно. Би энийг бол мэдэж байна. За ямар алхаа бол бас одоо зүйлтэй зүйл гэлж энэ нэрэ Монгол хүн чинь уул хангаадаа гарахаар үнэхээр хямар сэрэгдэв юм биш. Энд чинь гоё юм биш үү? Тэ? Ийм юм биш үү гэж ер нь бол тэгж бодноо. Тэ? Тэгж бодно. Энэ бол асуудалгүй. Тэ. Тэ. Би бол хэлээд байгаа шүү дээ. Би бол зүгээр одоо нэг ямар ч одоо тийм ээ нэг юм одоо юу гэдгийг нэг урлаг уран сайхан гэдэг юм уу энэ нөхдөлтөд би ингээд нэг айлд орлоо гэж бодоход намайг бол илүү тань шүү тий илүү тань шүү аваргуудаа би яагаад энэ урлаг уран сайхны нөхдөлд ингээд яахан дургуусаад байдгийг хэрэг ерөөсөө эдгээр чинь нөгөө эх орны төлөө дуурдаггүй байхгүй ерөөсөө үнэн байдлын төлөө дуурахгүй өөрсдөө төлөө энэ ирээдүйн төлөө дуурахгүй өөрсдөө төлөө бол өстэй ганган дуурна. Өө болохоо байлаа тэглээ инглээ ийм тийм ийм гэл яриад идэг. Одоо тэгээд энэ киноны салбар утгаа алдчих штеп. Энэ одоо кино урлагийн салбар бол одоо ингээд мөхөл рүүгээ орчлоо. Энэ бол үнэн. Одоо энэ гаргаж байгаа одоо энэ IPTV ч болон одоо энэ гаргаж байгаа энэ юунууд бол ерөөсөө л одоо ингээд тийм ээ. Дандаа одоо нэг юм садар самуун тийм ээ. Одоо гэр бүлийн хүчирхийлэл эхнэр нөхөр биенээ хуурсан тий дандаа л нэг ийм одоо нэг ийм новшин юм үзүүлж шин. Тэгээ энийгээ заавал энэ сошиал дээр тавьж ингэж одоо энэ ирээдүй хождоо хор нөлөө үзүүлж яаж байгаа юм бэ? Ерөөсөө мөнгө улаан нүссэн гам болчихсон. Монгол олж ивэл тэр юу ч хамаагүй хийдэг. Ийм л болчлоо л доо. Одоо энэ кино урлагийн салбар гэж бол пич байхгүй. Одоо нөгөө тухайн сайхан дээхэн үеийн одоо нөгөө нэг тийм ээ гард магнаа, тод магнаа. За тэгэл одоо хоньны найр. За одоо зэрэг нэмхийн өмнө бас л одоо ард аюуш. Энэ сайхан Монгол кинонууд бол одоо нэр агуу юм да. Хэд үзсэн ч уйтгааргүй. Одоо бол тэгэл ерөөсөө л нэг юм тийм ээ. Одоо нэг гэр бүлийн гадуурх харьцааг одоо өөгшүүлээд байгаа юм уу? Ингэж яв гэж одоо тэр урлагаараа дамжуулж хэлээд байгаа юм уу? Тэгэл одоо ингээд эхнэр нөхрөө уурахын, нөхөр нь эхнэрээ уурахын. Тэгэл одоо ингээд заваарсан. Энэ кино урлаг морлог бол үнэхээр ямар ч дутхгүй бас. Одоо ганц одоо тэр
гайгүй одоо хийгдсэн одоо таалагдж байгаа кино гэх юм бол ер нь бол за тэр фантастикийн хийсэн одоо тэр зүрхний хилэн гэж кино байгаад байгаа. За дээр нь одоо энэ саяхан одоо гарсандаа энэ нийгмийн дайсан гэдэг. За энэ бол бас одоо аятайхан болсон юм байна лээ. Тэ. За тэгээд одоо бос нь бол одоо ингээд үзэхээр л ерөөсө дандаа одоо нэг юм бүүстэй нэг баг одоо энэ хүүхдүүд битгий энэ томчууд бид нар үзэхээр санаа зовмор юмнууд ингээд гараад байгаа. Айгуу зовлонтой. Гачин юм одоо хүүхэд багчуудынхаа дэргэд бол одоо үзэх юм бол эцэг эхчүүд нэрээ ичин нэрээ ийм амар юмнууд гарч байна. Бити тавиараа бити үзээрэй базар байна тийм. Тэгээ ийм болчтоо. Тэгээ энэ гаргаж байгаа энэ кино тийм ээ урлаг түгээж байгаа урлаг соёл молимч одоо новш болчлоо. Тэгээд одоо зарим нэг нь ч одоо даапаалах юм тий. Та нар яасан? Маха идэж чадахгүй байна уу? Мах 30,000 хүрсэн би одоо өөхтөө маха чанж идэж байна. Гоё байна уу? Саахан байна уу? Ингэдгийг. Гаад баярхаад байгаа мó? Яах гээд байгаа юм? Нэг ийм л одоо валаа юмнууд их явах юм. За ингээд хариул их олон зүйл байна. Тэгээд бас одоо нилээдгүй сайхан алхаад би сайхан халлаа. За би мие халаахаар одоо нөгөө нөхдүүд чинь одоо барилдах гэдэг нь яах гээд байна л гэдэг унаа л та. Би халаана гэдэг чинь өглөө сайхан одоо энэ ирч хүчээ авж байгаа. Өнөөдрийнхөө сайхан одоо энэ биеийнхээ тийм ээ энэ сайхан бүх шар ус энэ булчин сүрэмсөө сунгаж тэр өдрөө сайхан одоо ингээд нэг бие баригдахгүй ингээ сайхан чөлөөтэй сайхан явнаа гэсэн ойлголт ийм байгаа шүү тий. За тэгээ намайг одоо мэддэг улсууд бол олон байгаад байгаа. Дэмждэг улсуудыг олон байна. Муулан зөвл юм ярьж байна даа л гэж. За буруу зүйл бол нэг ч ярьдгүй байгаа шүү тий. Буруу зүйл бол нэг ч ярьдгүй байгаа шүү. Ярьж байгаа хэлж байгаа зүйл нь бол үнэн ямиг ярья гэж боддгийг. Үнэн бай. Тий. Ер нь бол юмд амьдралд үнэн байх хэрэгтэй. Амьдрж байгаа амьдралаа нуугаал, худлаа хуурмаг яваал, худлаа баян дүр исгээл, худлаа яваал ирэхээр тэгэл хүн бол тэрэндээ түүртээд ирдэг байхгүй. Тэрэндээ там болоод ирдэг. За. Тэгсэн дурвал үнэн байх хэрэгтэй. Өмсөж байгаа хувцаасаа өксүүлээд өнөөдөр байгаа амьдрж байгаа энэ зүйл үнэн л байх хэрэгтэй. Юуг нь нуудгийг үнэн амьдрал монголчууд бол биенээсээ илүү гараад нэг баян сатгалан амьдраалаа ингээд одоо нэг баян хоосны ялгаа гэдэг бол ерөөсөө л нэг тий дээр сууж байгаа нэгтүүд баяжсан байна доогуур гар түн бол яг ижил шүү үртэй зээлтэй тий ингээд бүгд яг ижил амьдарч байгаа түүнээс одоо хин нь хинээсээ илүү амьдарчлаа тий хиймэр дор амьдарчлаа гэж бол ерөөсөө тэгж би боддгоо. Би бол тийм ээ Монгол гэртээ амьдарч байгаа. Монгол гэр гэдэг чинь бол агуу суус юм тий. Монгол гэрийн хаяанаас хүн болж өндийсэн байдаг юм За одоо сүүлийн хүүхдүүд мэдэхгүй баг. Та нар аав ээж ивэн өгөөс асуугаарай. Энэ Монгол гэрийн хаяанаас одоо хүн болсон байдаг юм Монгол гэрийн хаяанаас хүү цөглөж хүн болсон байдаг юм гэдгийг аав ээж одоо эмээ өвөө чинь хэлээдэг баг. Тий. Тэг ах нь худлаа яриаггүй шүү гэдгийг хэлээ тийм ээ. За ийм байгаа. Тэг Монгол гэр бол сайхан. Одоо салхиагаар одоо нэг түлээдгээс өксүүлээд за тэгээд одоо энэ ер нь бол сайхан шүү дээ. Тэгээд одоо яг намайг бол зарим нэг нь хэлж идэв нэг Монгол гэртээ нэг гэр орноо үүдэн татаач матаач. Одоо Монгол гэр сайхан шүү дээ. Монгол гэртээ амьдарч болоо юм биш үү? Тэ? Тэг үнэн бай. За юу. Нэг тэгээд нэг юу гэдгийг нэг 200 саяын байрыг 400 сая болгож авдаг. Тэгээ тэрийгээ одоо өөрөө төлөөд барахгүй үр хүүхдэнд дамжиж үр болж очдог. Тэгээд нэг ингээд нэг худлаа нэг ингээд нэг нэг байранд амьдэрсэн. Одооны байр маар би хилээд байгаа ш. Нэг бичэн шиг юм байж байгаа шүү. Ерөөсөө нэг юм вафлын бичэн шиг юм байж байгаа. Тий, наагур нь хөөс тавилаа, шавар тавилаа, тоосго өрлөө, тэгээ болоо нэг юм нэмэгхээ. Гажуудлын айлчин зүгээр унгахад бараг сонсогдохоор ийм л стандарт нормтой л болцсон шүү дээ.
Юу энэ баригдж байгаа барилгуудыг ингээд харалтаа. Баахан л бетонын ширэнгөө босч штэ энэ Улаанбаатарт. Тий? То манай энэ ойр орчим төгтөл ингээд босоод байж байна. Би өглөө болгоо энэ баригдж байгаа барилгыг харж л байдаг. Маш хурдцтай ингээд яасан ч хурдан баригдгийг. Ингээ харахаар одоо ингээд нэг юм хөөс тавиал, шавар тавиал ингээд өглөө босоод ирэхэд боссон байж дээ. Сонирм. Тий? Тэрний оронд одоо би тэнд үр тавьж тэнд байр авна. Би одоо тэгж яана гэжсэн орвол тэрний оронд бид нар энэ боломжоо авч бид нар энэ гэр ороолгүй тий энэ гэр ороол гэдэг зүйл чинь байхгүй байх боломж нь байсан юм аа. Боломж нь байсан. Эдрээгээ бид нар алдчихсан. Тий бид нар ингэж үр зээлээр байранд орохч ёсгүй. Ийм одоо заяагүй ард түмэн биш. Бид нар үргүй зээлгүй, өвчнгөө зовлонгүй өнөөдөр жинхэнэ одоо тэр дэлхийн дээд хөгжилд хүрчгаар баялаг нь байна уу байна, тий? Байгаль нь байна уу байна, газар нутг нь байна уу байна. Бүх юм нь байсан. Бид нар энэ боломжоо авч чадаагүй ингээд алдсан байхгүй. Тэгээ хан туур гарan залгаад барьсан. Энэ барилга байшин одоо ерөөсөө ингээд зүгээр яг ингээд нэг хүүхэд байхад би одоо ингээд заримдаа ингээд хараад идэв. Хүүхэд байхад нөгөө даалуу босгож үрж байгаад нэг талаас нь түлхчгаар нар гэдэг ингээд ханараад ундгийг. Тэгээ тэгж их тоолдог байсан. Яг нэг тийм харагдаад идэв байхгүй. Зарим энэ хотхон хорооллоор явахаар ерөөсөө яг ингээ хан туур гарan залгацсан. Тэр одоо зай, норм, стандарт гэж одоо юу ч байхгүй. Одоо барилгын норм, стандарт, зай, талбай одоо тэгээ нэг барилгаас нөгөө барилга нь хэдэн метрийн зайд байх. Тэр норм, стандарт байхгүй. Ерөөсөө би энийгээ сүйдэрлээ яг ингээд залгаад барьсан. Тэгээ би энээсээ одоо ингээд нэгээ дарж унахад бэлэн болцсон. Ингээд ийм л барилгууд байж идэг байхгүй. Тэгээ үнэн л байх хэвээр. Үнэн л амьдрах хэвээр тий. Аа худлаа хурам амьдраад худлаа нэг одоо нэг ингээд нэг том машин унтсан. Нөгөөх нь зээлтэй. Нэг л их одоо нэг том жип унаад ингээд дахиад идэв. Нөгөөх нь одоо банк устай. Нэг л их байранд амьдраад идэв. Нөгөөх нь одоо зээлтэй. Тий. Тэгэл намайг л доош нь. Чи одоо ингээд сайхан амьдрах хэвээр гэсэн мөртлөө тэр хүн чи яг ясан мэн дээр надаасаа долондорч хайдаг. Хүү битүү үр шаацсан. Тэгээ нөгөө өдөр шөнөгүй өглөө өрөөгөө цаг минутгүй бодогдож идэг. За одоо яана одоо тэгнэ одоо нөгөө тэндээс зүлэхгүй нөгөө одоо ус тогийг наач нөгөө байрны мөнгө сөөхний мөнгө яах вэ ийх вэ гэдэг. Төмөн жумын толгойд нь бодогдоод тэрэндээ стресстэй. Тэнгүүт нөгөө эмэр алхаал тий. Ингээд уул ангаадаа ингээд явах хэр нөгөө хөрчин уул ангаадаа гарах боломж байхгүй, алхах боломж байхгүй, ингээд явах боломж байхгүй. Нөгөө бухимдлаа манлууга шаачаад идэм үү яадаг юм. Тий? Энэ мэдээч ерөөсөө эргчлөөтэй ингэ яваад байна. Энэ ингэж яваад байна. Эргчлөөтэй биш байхгүй юу? Би энэ сэтгэл зүрх үнэхээр одоо энэ уул ангаадаа гарч хямрал ундаа сэрэгдэг учраас би яваад байдаг юм. Тий? За ингээд одоо лайв өндөрлөн дөө. Тий? За тэгээд дулааны сайхан удирал ирж чинь сайхан байна да. Тэгээд ер нь бол аялал амралт зугаалгын цаг эхэлсэн. Тийм учраас нэг юм аяны багсны суглаа явуулаад байгаа. Тэр суглаан дээр орж ирэх улсууд одоо оройны лавын дээр бас орж ирээрэй гэж. Ер нь аялалд явхад бол тийм ээ хүн бол энэ уул хангаадаа гарч энэ уул хангийнхаа одоо тэр сайхан агаар тийм ээ тэр өнгө төрх үдсгэлэн тэр байгалийн сайхныг харж ерөөсөө хүн чинь ингээд энэ зүйлийг харж тайтгардаг байхгүй. Тэгжил явж байгаа шүү дээ. Тэгээд энэ хэмэр дундаа чинь тэр уул хангаасаа сэргээвч. Ингээд явахад юу хэрэгтэй юм бэ? Ингээд явахад нэг олон ачаа мараа хэрэггүй шүү дээ. Тэгээ монголчууд одоо бол тэгээд нэг унж байгаа машин одоо нэг бензин багаждаг байх хэвээр. Тэгээ хүрсэн газар хаадгүй хүргээд өгчдөг байх хэвээр. Тэгээд болоо шүү дээ. Тэгээ ингээд явахаар нөгөө жижиг машин нөгөө ингээд ачихаар нөгөө ачаа бараа багтахгүй ингээд бөө ачаа дараа бол. Тэгээ нэг аяны хэрэгсэл багс гэдэг чинь зүгээр хялбархан тий авсаархан ийм зүйл. Тэгэл энийг ингээд аваад явчихад бол энэ зууны аялал бол асуудалгүй байгаамаа гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээ ингээд орж ирээд энэ лайвн дээр нэг 20,000 төгрөгөөр одоо суглаа аваад ингээд ороод ирээрэй гэж байна. Би бол одоо
Ер нь намайг мэдэнтэй. Би бол нэг тэгж нэг хүнд нэг юм уу тийм ээ нэг хогийн хоёрын хооронд нэрээ бассан ийм зүйл хийхийг хүсдэггүй маа. Тэр чинь одоо үзэн харна тийм ээ. За ямар уу энэ боломж юм уу болохгүй вэ? Болохгүй юм бол наа чи хэрэггүй юм байна бол хэлнэ шүү дээ. За гихчээний ийм юмнууд байна. За тэгээд ингээд энэ хүрээ лайв өндөрлөе доо. Тэгээд энэ 7 хоногийнх нь бас одоо нэлээд ч бас хөлс нэлээд бас чаахарлаа. Нэлээд гарлаа. Нарч бас нэлээд дэше бас мандаж чинь тэгээд. Саахан бие халаад гүл гар халаад ингээд янзын болж шүү. Тэгээ ер нь бол ингэдэж шүү. Одоо ингээд нөгөө дасгал хөдөлгөөн хийгээд ирэхээр за одоо ингээд сууж босоод ингээд өглөө бүр одоо нэг ингээд суугаад босоо те. Ингээд сууж босоод ингээд ирэхээр за нэг ихний нэг 2 3 хоногт бол хүний одоо нэг хүний хөл мөл бол асар их ингээд өвчин суудаг. За тэгэнгүүт нөгөө болждаг аваргууд яа хөл өвдөд байна гэдэг. Бараг одоо сууж чадхааргүй хэмжээний ингээд өвчин мөч ордог. Тийм ээ. Одоо ингээд сууж босоод ингээд явах сүүл рүүгээ нэг 3-аас 4 хоногийн дараа бол энэ өвчин арилждээ шүү. Ерөөсөө мэддэхээ бэждээ шүү. Ерөөсөө асуудалгүй болдгоо шүү. Ингээд одоо лайв өндөрлөё. Тэгээд лайвтай маань хамт байсанд баярлалаа. Тэ. За тэгээд миний лайваас ахын аваад хаяхын хаяад оюун бодолтой саахан тунгаагаад тий. Ингээд бас яваараа гэж. За нэг буруу ч юм яриаггүй та тэгээд. Ер нь бол ялсан хэлсэн зүйл бол бүгд л одоо байгаа болж байгаа зүйлийг л ярьлаа. Монголчууд тий ер нь бол энэ 3 шалтгаанаас болж л одоо ингэж явж байна гэдгийг би хэлсэн. Үнэн шүү кино контент бол арай дэндэж байна л гэж. Үнэн. Энэ кино контент бол утгаа алдсан. Бүр үзгээс одоо ичмээр хөлс гармаар тий. Энэ одоо бас одоо бид нар нэг юм хүүхэд байхдаа бас санддаг юм аа. Ингээд нэг тэр чинь нэг юм олон сууг гардггүй ганцхан одоо нэг юм хард хэлвэстэй тий. Ингээд нөгөө сууг мууг нөгөө салаа унчаар бахимахаар ингээ эргүүлдэг байсан. Энэ үеийн хүүхдэлтэй би. Тэгэд ингээд нөгөө ийм орос кино гараад ингээд нэг хоорондоо эрэгтэй эмэгтэй хүн ингээ хоорондоо үнсэлтгэхээр пүү ичж байгаа гэж ихтэйхэн тий. Тэр зурагт руу харж чадахгүй ингээд нүүр амаа дараад босож угсыгээл гараал гүүгээл бүү болдог шин. Тэг одооны хүүхдүүд бол баг одоо тэг хүүхэд бол баг хэцүүтэй. Тэгээ ер нь гаргаж байгаа юм нь одоо бас амар байна л. Гаргаж байгаа юм энэ одоо хийж байгаа кино, контент энэ бүх зүйл чинь ерөөсөө л одоо энэ дандаа нэг юм муухай зүйлийг л гаргаад байна л. За тэгээ намайг одоо бас одоо юу гэдгийг гутаах гэдэг юм уу, намайг одоо яах гэдэг юм уу. Ингээд явж байгаа юм зураг хөрөг эвлүүлж байгаа нөхөр бол их байгаад байна л та. Тэг би тэр хүнийг мэдж байгаа. Тийм мэдж байгаа шүү. Тэр зураг хөрөг янз бүр болгоо тавиад байгаа нөхрийг би мэдж байгаа шүү. За миний одоо тэр толгойг тастаад нөгөө нэг гээгцсэн охин билүү яасан охин ч үлээ тэр нэг кино гараад байдаг тэр нэг 2 дугаар суугийн тэр нэг кинон дээр тоглолдог нэг залуугийн чэйжэн дээр авчиад миний толгойг залгаад тавьсан ч байх шиг. За үгүй бол одоо тэр нэг одоо нэг юм хар хүний энэ гуй өгзөг авцаа нь одоо миний тэр зургийг бас шивээс маягаар оруулсан ч байх шиг. Одоо чинь ер нь тэгээд энэ AI за энэ одоо эвлүүлдэг энэ зүйл энэ технологи хөгжснөөрөө баг одоо бодит юм шиг л хийдэг болчихжээ л. Тэгээ тэн дээр нь итгэж байгаа үнэмшиж байгаа усуд их байгаад байна. Өө хиймра ийм яваад байна шүү дээ. Энэ үний юм уу? Чи ийм кино тоглолцсон юм уу энэ төр гээд. Тий. Тэгээ ингээд зайлвал атикээс харахгүй яг л одоо бодит юм шиг л одоо ингээд хийж эвлүүлж энэ AI-аар ингэж явдаг болчихжээ л. Тийм зүйл байхгүй гэдгийг бас хэлье. Тэгээ тэр нөхрийг бол би мэдж байгаа. Тэр эвлүүлээд ингээд яваад байгаа нөхрийг бол мэдж байгаа шүү. Тий.
За тэгээд хандлт мандалт авах гэж байгаа бол бас зүгээр аваа. Авж болно. Надаар хандлт авах гэж байгаа. Надаар одоо пэйж мэйж хөгжүүлэх гэж байгаа. Тэ ингэж байгаа бол болно. Хэрэгтэй зөв зүйлийг ашиглаад ингээ явж болно шүү дээ. Болно. Тэ тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Тэ үнэндээ одоо хандлтаа авч чадахгүй байгаа. За хандлт өндөртөө явж байгаа. Хямар надаар хандлт авах гэж байгаа бол нэг зөв зөвтэй зүйлээр нь бас хандлтаа өсгөж болно гэж хэлэх гэж байна. Тэ тэгэхгүй бол нэг ийм хогийн шогийн юм хийж ингэж бол бас хандлт ч бас өсөхгүй шүү. Тий. Эний чи би одоо хариу одоо энэ тайлбаруудыг хийгээд чамайг одоо ямар хүн бэ гэдгийг мэдж байгаа учраас тий би энэ дээр бас одоо зогсооч бас арга хэмжээ бас байдаг шүү гэдгийг бас хэлье. Яг хөө зөвөр одоо тийм ээ. Үнэхээр одоо нэмэр алхаа бол хандлт өндөртэй учраас энэгээр нэг хандлт аваад нэг хэдин за нэг 1000 дагагч гэсэн нэмчи нэг 500 хүн ч гэсэн нэмчи гэж бодож байгаа бол зөв зүйлээр нь бас хандлт аваарай тий гэж хэлье. За тэгээд энэ лайва энэ өнөрөөд өндөрлөе доо. Тэгээд бас нилээчгүй бас сайхан алхачлаа. Тий одоо эн чинь лайв эхлээд алхсан гэхээр чинь тий нэг 40 гаруй минут алхсан байх шүү. 50 минут алхацсан байна. Одоо сайхан боллоо. Хөл гарын шүрмэс сулраад тийм ээ. Одоо ингээд бие халаад одоо бас маш сайхан боллоо. За тэгээд лайвтэй маань хамт байсан та нартай баярлалаа. Тэгээд шинэ 7 хоногийнх нь ажилд амжилт хүсье. Тий ер нь монголчуудын сайхан хэмэрлундаа тий цог золбоонд үргэлж одоо дээшээ бадарч оргилж явах болтугай гэдгийг хэлье. Тэгээд хэмэртэй ороо монголчуудаа баярлалаа. Сайн сайхныг хүсье.